Өглөөний мэнд үзэгчдээ кофе юу цайв нэвтрүүлэг ээлжид шин дугаараа үзэгч танд хүргэж байна. Энэ удаагийн студийн зочны хамар Говидара брендийн үүсгэн байгуулагч Цэнгэлмаа оргицсан байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. За, урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Ойрд маш завгүй байх шиг байна. За, тэгээд нэвтрүүлэгт маань гайхалтай, сайхан, бүсгүй өргөдөн оролцож байгаад баяртай байна. Тэгээд яагаад тэгэхээр дотоодын бүтээгдэхүүнийг бид бас телевизийнхаа нэвтрүүлгээр сурталчлан таниулах, үзэгч олонд хүргэх одоо нийт тэргуунд чухалчилдаг. Тэгээд Говидара брендийг одоо үзэгчдэд бас хүргэж байгаадаа баяртай байна. Баярлалаа танаа олонд. За энэхүү брендийг ярихын өмнө брендийг хэрхэн одоо үүсгэн байгуулсан талаар бас ярихын зүйтэй байх. Түүхээсээ ярьж өгөөч. Яг зөв. Маш гоё асуултанд баярлалаа. Говидара брэнд нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоо хэрхэн яаж үүсгэн байгуулагдсан вэ гэхээр 2019 онд одоо шууд ингээд Говидара брэнд гэж би болохоос өмнөх одоо түүхийг ярмаар байна. 2014 онд би ашуус дэлсэн. Анхны шинжилгээ ухааны үндэсний их сургуульд анх оюутан болж исэн үе. За тэгээд 2016 онд болохоор би ер нь маш их хөдөлгөөнтэй, сониуч яг нэг клиник талдаа сонирхолгүй мөртлөө судалгаа шинжилгээ талдаа маш тийм сонирхолтой хөвгтөөсөн. Тэгээд тухайн үед ангийнхаа багшаас за багшаа би залуу зохион бүтээгчд оролцмоор байна гэд нэгдүгээр курстэй. Тухайн үед багш маань за чамд ямар сэдв байгаа юм бэ? Надад ямар сэдв байхгүй. Гэхдээ л би ормоор байна. Тэгээд дараагаар нь нэг удаагийн халуун утанд ингээд багшийнхаа хийжсэн судалгааны ажлыг үргэлжлүүлээд 1 жил гаруй бэлдсэний үндсэн дээр ерөнхийдөө залуу зохион бүтээгчд оролцсон. Тухайн нэвтрүүлэгт оролцохоос өмнө ерөнхийдөө өөрийгөө эмэгтэй хүн, ангаахын хүн гэдэл ер нь нэлээд чамлангуй байсан. Тэгээд зориглоод орсны эцэст шилдэг 15-д орж исэн. Тэгэд энэхүү шилдэг 15-д орсноороо би ингэж юм хийж чадах юм байна. Юм гэдэг чи одоо ингэ тууштай зүтгэсний дараа ингэ үр дүн гарт юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд дараагаар нь 2018 онд entrepreneur Mercy Corp болон Startup Mongolia-гаас зохион байгуулдаг entrepreneur тэмцээнд оролцоод нэгдүгээр одоо байранд шалгарч ирсэн. Тэгээд тухайн үед 10 сая төгрөгийн санхүүжилтийг олон улсын байгууллагаас авч ирсэн. Тэгээд тухайн санхүүжилтээрээ одоогийн үйлдвэрийн анхны 2 дахь хөрөмж болон одоо бусад түүхийд материалыг тухайн үед авч ирсэн. Тэгээд яг энэ хүү Говидара гэдэг брэнд нь Говидара брэнд нь 2019 онд үүсгэн байгуулагдаад одоо хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд онцлог одоо зүйл сүүлийн үеийн сонин сайхан юу байна гэвэл 2023 онд бид бүхэн үйлдвэрийн байртаа болсон. Яг одоо эмийн үйлдвэрийн жижигрүүл суйлбарыг бид бүхэн барьсан. Эмийн үйлдвэрийг бас барьсан одоо зургийг нь одоо гаргасан бас айгүй хөөрхөн түүхтэй. Манай ашуусын профессор багш маань багшаа гэрээцэн гадаа та гараад иргээд багш яах чи багш үйлдвэр барих гад та зургийг нь зураад өгөөч гэдэг. Тэг би гадаа кофе шопд ч ингээ хүлээж яана гэсэн чи багш надаа нэг бичгийн цаас нэг балын харандаа гарч ирчихсэн. Тэгээд тухайн үед би ямар ч бал цаасгүй зүгээр таблетаа бариад очсон. Багш нь одоо энийг чи ашиглаж чадахгүй штэ чамаа яг мэдсэн юм аа гэх. Тэг яг тухайн үед зургийг маань маш гоё цэврээсээ бохироосоо цэвэрлөө гэдэг яг шугамн дамжлагын дагуу одоо эцсийн бүтээгдэхүүний агуулгах, түүхийн эдийн агуулгах, лаборатори, тэг хувцас салах өрөө, шүршүүрс орох өрөө, үйлдвэрийн үндсэн өрөө гэх мэтлэн ингээ бүх өрөөнүүдийг гоё ингээд гаргаж өгсөн. Тэгээ одоогоор бас одоо маш их багш нартай орно маш их талархаж авдаг. За тэгээд манай бүтээгдэхүүний түүхээс ярилцвал манай хамгийн одоо бест селлер бүтээгдэхүүн болох нь шүршдэг ариун ан байгаа. Шүршдэг ариун ан манай хэрэглэгчийн дунд маш бүүн болтоо бүтээгдэхүүнүүдийн нэг. Одоо яг хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгээд нөгөө дэврэн хүсэл мөрөөдлөөр одоо яг жигүүрлэл маш зоригтойгоор эхэлсэн байж тээ. Тухайн ч одоо 19 он гэдэг чинь яг л нөгөө ковид гарч эхэлж байсан үе цаг үе болж яаж мэдрвэ? Ерөнхийдөө одоо солонгосчууд хүн хорхоодоо гэдэг ургамлыг урдаа барьдаг бол Монголын шүршдэг Монголын арц болон ган гол яг л одоо цэвдгээр ургамлуудын нэг урдаа өмнө Монголыг төлөөлөх ургамлуудын нэг бол яалтчгүй юм. Тэгээд одоо энэ гангийг хүмүүс одоо эртээр үеэс монголчууд маань уугуул шатааж хэрэглэж ирдэг байсан нь бас учиртай тий. Бактери вирусын эсрэг өндөр идэвхтэй үйлдэлтэй гэдэг дээр нь ерөөхдөө үндэслэж бүтээгдэхүүнээ гаргасан. Тэгээд
хүн болгон одоо нөө гарын ариутгагч гэхээр нэг тийм спирт үнэртдэг. Яг тэрийг нь жоох эвдэж гаргаж өгсөн. Тэгээ манай бүтээгдэхүүн юугаараа давуу талтай юм бэ гэхээр шүршдэг ариун ганг маань гар болон бусад бүх хатуу гадаргууг ариутгахаас гадна зөвхөн дан ганц ариутгахын бүтээгдэхүүн гэж авахгүй. Ерөнхийдөө агаарт үнэртүүлэгч, агаар цэвэршүүлэгч, агаар үнэртүүлэгч байдлаар ашиглаж байгаа. Тэгээ сүүлийн үед эрэгтэй хүмүүс маань яаж хэрэглэж байгаа гэхээр машины үнэртүүлэгч байдлаар хэрэглэж байгаа. Яг үнэн мэдгэж асууж байлаа. Одоо нөө машины үнэртүүлэгч гингүүт нэг миний хувьд бол яг машины үнэртүүлэгч юм болохоор нөө дотор нь муухаардаг төрлийн юм байхгүй. Тэгээд миний машинд одоо манай найз нөхөд тэг гэр бүлийнхэн суухаар аргагүй л чиний машин юм даа гэдэг тэгээд дандаа нөө ингээ ган гарц үнэртчээдэг. Тэгээд одоо утасны дэлгэц болон бүх төрлийн нөгөө дэлгэцүүдийг ерөнхийдөө ариутгаж болдог. Тийм компьютерийнхаа дэлгэцтэй, таблетынхаа дэлгэц гэх мэтчлэн маш нөгөө жижигхэн юм шиг гэрний маш чухал те бид нар гадуур одоо явж ирчээд одоо бариулаас барьлаа бактери вирус дайрцж जैन те одоо стел тийж штэ яг тийм үед одоо гэрте оронгууд одоогийн орчин үеийн хүүхдүүдийн утасны хэрэглээ ихсэн байгаа. Ирлээ утас авлаа гэдэг шумаар байдаг. Хүүхдтэй утас авахаас өмнө ядаж утасныхаа дэлгэцийг эргэн тойрныхан те ингээд ариутгахад сураасай гэдэг бас тийм мессежийг бас хэрэглэгч нартаа өгөхийг зорддог. Нэрэл бид нар чи гараа угаагаад идэг утасаа төдийлөн одоо дэлгэцийг нь арчаал тэг кейсийг нь арчаал ариутгаад байдгүй юм шүү дээ. Яг зөв. Маш энгийн юм шиг хэрнээ ер нь маш чухал хэрэглээ. Тэгээд манай бас Говидара брендийн уранч гэсэн энгэнээс ирүүл гэж явдаг. Ер нь Монгол бид бүхэн уламжлал хангах ухааныг орчин үеийн эмзэн шинжилгээ ухаандаа хослуулаад түүнээс инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргаах вэ хичээдэг. Манай бүтээгдэхүүнүүд одоо шүршдэг арц, за сая 2025 оны шинэ бүтээгдэхүүн болох шүршдэг арц гэх мэтчлэн ингээ бүтээгдэхүүн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд дийг ерөнхийдөө гаргадаг. Одоо энэ хөө бас харцсан ингээ шууд цацангууд яг арцаараа уншдаг. Арц ганг хоёр. Өнгөний хувьд жоох ялгаатай байна. Ялгаатай. Шүршдэг ганг, шүршдэг арц хоёр өөр төр. Бүтээгдэхүүний түүхийн эдийн хувьд одоо Монгол оронд одоо өргөн тархацтай ургадаг ургамлууд байдаг учраас ер нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ер нь төвөг учирдаггүй юу? Ямар байдаг вэ? Ер нь бүтээгдэхүүний анх одоо бий болгох үйлдвэрийн анх нээхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв? Түүнийг нь одоо даван туулж гаргахад хэн илүү дэмжиж байсан бэ? Бүр 2016 оноос эхэлжсэн. Яг одоо ингээл судалгааны ажил бодвол тэгээ тухайн үед 2018 онд чинь гэрийн халт галт тоог ашигладаг байлаа шүү дээ тий. Тэгээл нөө алхамаар өдрөөр тэгээд аливаа зүйл тууштай хахад нэг зүйлийнхаа ард гарт юм байна гэсэн дүгнэлтэнд одоогийн байдлаар бол хүрчгээд байгаа. Тэгээд ямар ч тач нэг зүйл ингээд татгаад авсан бол тэрийг маш гоё чанартай бүтээгдэхүүн гаргаад маш боломжийн үнийг хэрэглэгч нартаа бас өгөхийг зорддог. Тийм. За бүтээгдэхүүний одоо нөгөө орц найрлагын хувьд бүтээгдэхүүний орц найрлагын хувьд бол арц болон ганг бол одоо Монгол яг өмнө дурдсанчлан одоо Солонгос улс маань солонгосчууд маань одоо хүн хорхоотой гэж номер 1 брэндээ болгоцсон байдаг шүү дээ. Хүн хорхоотойгоор одоо зөндөө олон төрлийн зүйл хийдэг шиг Монголд ч гэсэн одоо арц болон ганг гэдэг ургамал яг тийм манай Монголын төлөөлөл болсон ургамал юм аа. Тэгээд нэг зүйлийг онцгойлон дурдвал би профессор багштай за багшаа яг мэрэгжлийн хүмүүсээс нь одоо гоё комментүүдийг сонсомоор байна. Солонгос руу манай багш эрдэм шинжилгээ Солонгос болон Хятад руу эрдэм шинжилгээний хуралд явж байсан олон улсын саяхан 9 сард өмнөх оны. За ингээд би танд өгч явуулъя. Та минь тэгээд тэр олон мундаг одоо дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн эрдэмтэн доктор профессорудаас ингээд манай бүтээгдэхүүнийг бүр хэрэглүүлж үзээ бэлэглээд комментиг сонсоод ирээч гэж хэлсэн. Тэгээ багш маань ирснийхаа дараа шаваараа үнэхээр бахархлаа. Тэгээд олон улсын эрдэмтэд энэ чинь таймос иртэй гэд олон улсынхын нэршлэр нь шууд хэлжсэн. Тэгээд аргагүй л Монголын уртаа барих ургамлууд энийг шүү дээ гэсэн гоё комментиг бас сонссон. Ямар гоё юм бэ? Манай хэрэглэгч нараас болон одоо манай хэрэглэгч нараас ч гэсэн маш гоё комментууд ирдэг. Одоо ганг болон арц чинь ерөнхийдөө нөгөө үнэр тэмцэлгээ гэдэг утгаараа явдаг нөгөө талаараа. Үнэр тэмцэлгээ гэдэг нь одоо агаарт ингэ шүрж хэрэглэснээрээ гартаа шүрж хэрэглэснээрээ бид нар ингэ үнэрлэхүүн эрэхтнэрээ мэдэрч штэ тий үнэрлэлж. Тэгснээрээ одоо хүний мэдрэтийн хэрэгсэл өвчтөнд төлөвлөд хүний сэтгэлгээ сэргийж тайвшруулах ерөнхийдөө үйлчлэгээтэй байгаа.
Тийм. За тэгвэл хамгийн сайн дэмжигч нь бол багш байжээ гэж ойлгож байна. Багш болон гэр бүлийнхэн тийм манай гэр бүлийнхэн маш их сайн дэмждэг. Үргэлж арт минь эхлээд брэндээ үүсгэн болж авах техний 3 жил маш хэцүү байсан. Мэдээж маш эдийн засгийн хувьд те одоо 3 жилийн турш ямар ч цалингүй байж үзсэн. Цаг хугацаа 3 жил гэдэг бол одоо богинохон юм шиг хэрнээ. Маш урт хугацаа шүү. Яг зөв. Тэгээд анх наран тууллын хүртэл бүтээгдэхүүнээ борлуулах гал те бөөний төвөдөө нуулзал анх нөгөө хэрэглэгчийнхаа сегментийг л гаргаагүй л одоо туршлагагүй л үе явж исэн юм шиг байна. Тэгээд тухайн үед гэхдээ тэр маань маш гоё дурсамж өвлийн 9 эхэлсэн байхад те 50,000 төгрөгийн борлуулалт хийчихэл тэрэндээ баярлаад явж исэн. Гэхдээ тэр болгон маань маш гоё амттай, үнцэнтэй. Тийм. Аливаа зүйлийн эхлэл хамгийн гоё яадаг штэ. Дараа нь дурсамжтай тий. За мэдээж одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэгч гэдэг бол маш чухал. Тэгээд хэрэглэгчдтэй хүрсэн бас анхны сэтгэгдлүүд за тухайн хэрэглэгчд одоо ер нь эхлэж байсан үеэ бодвол хичнээн хэрэглэгчтэй болж амжсан байна. Одоо манайх нэг давтагдсан тохоор 100,000-аас 200,000 хэрэглэгч нартай. Тийм. Тэгээд ер нь манайхын ингээд нэг аваад нэг хэрэгэлсэн хүмүүс өө ямар гоё бүтээгдэхүүн Монголд байж байгаа үнэхээр их баярлж байна. Монгол брэндээ дэмжиндээ гэд манай одоо хэрэглэгч нар маань ерөнхийдөө Монгол брэндээ дэмжиг гэдэг айгуу тийм гоё ураатай тийм болсон байна. Тэгээд тэнд нь бас маш их баярлж байгаа. Тэгээд ямар гоё юм чи Монгол брэнд ээ штэ. За гадагшаа явах гэж байна, Солонгос руу явах гэж байна, Япон руу явах гэж байна. Ах トゥ нартай аваач гэсэн юм гэл ерөөхдөө дандаа холбогддог. Тэгээд гадны жуулчд ирэнгүүт манай аяллаа компаниуд маш их холбогддог. Гадны жуулчд болохоор аяллаа багц гэдэг одоо энэ дэлгэцэн дээр харагдаж буй одоо энэ давуу утанд одоо аяллаа багц гэдэг манай гангатай нойд өнцлөх байдаг, гангатай саван тэгээ одоо шүршдэг арц болон гангийг маань ерөнхийдөө ингээ бэлгийн сетэндээ бэлдээд travel set буюу аяллаа set гэдэг гаднаас ирж байгаа зочид гişтдээ ерөнхийдөө бэлгэлдэг. Яхаарахгүй нэрийн бүтээгдэхүүн аль нэг одоо брендийг гадаадын болон одоо жуулчдад дотооддоо ч гэсэн гадагшаа явахтаа гэд олон хүмүүс хэрэглэх дуртай болжээ. Тэгээд нэрийн бүтээгдэхүүнийг бий болгоод хэрэглэгчдийн танил болгоно гэдэг бол одоо маш чанартай бүтээгдэхүүн хийж байгаагийн за мөн ихтгэл найдварыг нь алдаагүй юм бас тод жишээ байх гэж бодож байна. Тэгээд авч явахад ч гэсэн авсаархан хөрхэн савлгаатай юм байна. Цүнхэндээ кармандаа хийгээд авч явахад. Тийм манай эмэгтэйчүүд аюул чамин зулт аюул дуртай. Цүнхнээс нь нэх гой тансагсаа болоо болох гарч ирээ. Тэгээд цацангууд нэг тэр өрөөг гой тансаг үнрээр үнэртүүлээд ер нь манай хэрэглэгч нар аюул тийм тансаг зүйл чамин зүйл дуртай. Тэгээд ер нь бүх сав болоо боолыг маш энгийн байдлаар гаргаж өгөхийг хичээсэн. За мөн дээрээс нь сая нэг зүйл дуртай. Манай ер нь сав болоо бодол гэдээ ярьсан дээр нь манай энэ шүршдэг арц болон шүршдэг ганга нь маш олон үйлдэлийн нэг дор багтааснараа онцлог. Тэгээ маш олон үйлдэлийн нэг дор багтааснараа бид бүхэн одоо нүдний шилээ одоо арчиж ариутгаж болно тий. Агааржуулагч байдлаар хэрэглэж болно. За тэгээ гадуур явахдаа халбах сэргийг ариутгаад ч юм уу тий. Тэгээ хоол айдвал одоо янз бүрийн хеликобактериас сэргийлнэ. За зарим хэрэглэгч нар маань бүр хөнгөн одоо шархан дээр ингээд цацангуй шууд маш хурдан эдгэрж байна. Гэхмэчлэн нөгөө айлд байх ёстой бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд энэ олон хэрэглээг нэг дор багтааж өгснөөрөө одоо тус нь ингээд авах бүтээгдэхүүнүүдийн үн үртгийг нэгдүгürt багасгаж байна. Хоёрдугаарт бид нэр сабагла бодлыг бууруулж өгснөөрөө байгаль дэлтэй бүтээгдэхүүн гэж явж байгаа. Тэгээ ерөнхийдөө айллах сабагла бодлууд дээрээ даван ууд тэ цаасан хайрцаг гих мэтчлэн нөгөө байгаль дэлтэй сабагла бодлуудыг одоо хэрэглэгч нартай ерөнхийдөө санал болгодог. За манай пет бодол буюу одоо энэ сабагла бодлын хувьд бол одоо зөвхөн нэг төрлийн пет материалаар хийгдсэн бөгөөд байгальд одоо уусах боломжтой. Энэ дээрээ бас зааврууд байна тий. За гараа ариутгах болон утас болон дэлгэцийн одоо гадаргуу кейс байна. За хүүхдийн тоглоомуудыг жолоо барьдаг бол бас жолооны хүрдээ ариутгаж болох нь гих жишээний ингээд олон одоо заавар зөвлөмжүүдийг хүргэсэн байна. Хичнээн одоо нэг удаа одоо авсан байхад бид хичнээн удаа шүрчиж хэрэглэх тооцоол. За тэр бол яг нэг хувь хүний хэрэглэнээс хамаарна. Зарим хүмүүс нарийн ширхэгтэй байна тийм. Нарийн ширхэгтэй 735 цацал гэж явдаг. 50 мл 735 цацалт. Тэгээ ерөнхийдөө яг тухайн хүний хэрэглэнээс шалтгаалаад зарим хүмүүс бол сар хэрэглээ, зарим хүмүүс 15 хоногийн дотор хэрэглээ. Танах арай өөр том савлгаагаар гарах уу гэх мэтчлэн ингээд асуудаг. Тэгээ удахгүй бас 100 мл-ээр гарах гэж байгаа. Тийм. За
дэлгэцэн дээр одоо харагдаж байгаа сав баглаа боодлын хувьд маш энгийнээр гэхдээ одоо ийм Монгол одоо уламжлалыг бас агуулж чадсан маш тансаг харагдаж байна. Тэгээд тун удахгүй бас сар шинийн баяр болох нэ. Тэгээд гарын бэлгэндээ юу авах уу, хинд ямар бэлэг өгвөл зүгээрээ гэж жил болгон цагаан сар болдог хэдий ч одоо хэрэглэгчт нь маш олон одоо эргэлзээтэй юу сонгохоо мэдэхгүй одоо олон зүйл дотор төөрөгддөг штеп. Тэгэхээр би бол одоо үзэгчдэдээ яг энэхүү брендийн бүтээгдэхүүнүүдийг аваад гарын бэлгэндээ өгвөл маш гоё юм а гэдгийг бас санал болгомоор байна. Баярлалаа. Яг зөв бас хүмүүсээгээ одоо Монгол үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж одоо уриалж байна. Яагаад гэвэл одоо ч манайхаас ингэ гарч байгаа бэлгийн багцуудад одоо маш энгийн шүршдэг арц, шүршдэг ганг, Монголын үнэртэй салхи гэдэг хүртэл багц байгаа. Ямар гоё. Одоо Монголын үнэр салхи гингүүд ялтчгүй хамгийн түрүүнд ганг бол арц орчод үүтэй. Хичнээн гадаад 7 жил амьдарсан ч гэсэн ганг арцыг маш их хэрэгэлдэг. Тэр тусмаа гадаад байдаг монголчууд маань ганг арцыг маш их хэмжээгээр хэрэгэлдэг. Тэгээд Монголд ирээд буцахдаа манайхыг хэдэн одоо 10 шиг гэр нь ерөөхдөө аваад буцдаг байгаа. Яг тэрэн шиг одоо Монголын үнэртэй багц те ингээд нэг 4 төрлийн багц гаргасан хэрэглэгч нарыгаа олон сонголтод төөрөгдүүлэхгүй бол маш энгийн. Одоо хамгийн ихнийх нь 12500 одоо хамгийн дээдлийнх нь 23500 хүртэл нэг 4 төрлийн багц байгаа. Үнэн ч гэсэн боломжийн одоо мөн одоо чанартай бүтээгдэхүүнийг бид бүхэн хэрэглэгч нартаа санал болгож байгаа. За хаагур хөдөл таалагдаж байна. Яг зөв. Амар байна уу гэдэг үзэсгэлэн бодлоо манайх энэ жил оролцож байгаа. За тэгээд энэхүү соёолч моолын хажууд тал байдаг их найт төвийн 5 давхурт. Тийм бэлэг дурсгалын олонний хөлийн газар байна. Наран туул зах явах замдаа ч гэдэг юм уу. Яг зөв төв зам дагуу яг одоо манай хэрэглэгч нар одоо дөрвөн зүгээс ирэх боломжтой тий. Яг зөв. Цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд маш их гарч байна. Тэгэхээр зөвхөн тэнд байрлаад худалдаалагдах уу? Ер нь дараагийн бас үзэсгэлэнгүүдэд оролцох уу? Манайх ерөнхийдөө одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа дугаараар ерөнхийдөө холбогдоод захиалга өгч болно. Тийм үү тухайн үзэсгэлэн худалдаанаас ирж авч болно. Мөн бид бүхэн соёолч моолын 5 давхурт Mongolian Made гэд дэлгүүрт бас борлуулагдаж байгаа. Мөн тэндээс авах боломжтой. Зайсангийн Seven Star-ын 1 давхурт бас манай нэрийн дэлгүүр байрлаж байгаа. Тийм. Мэдээж одоо үзэгчд маань дэлгэцээр харж байгаа учраас маш олноор нь авахыг хүсэх байхаа. Тэгээд үйлдвэрлэлийн тухайд хэр одоо өргөн хүртээмжтэй үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн хувьд бол ямар ч асуудалгүй бид нар нөөцөө бэлтгэсэн яг одоо худалдаанд бүх одоо бэлгийн сэтүүд маань гарахад бэлэн болсон. Бид одоо тухайн 2 сарын 1-ээс үзэсгэлэн худалдаанд оролцох гээд бэлдээд явж байна. Сая хоёлаа өмнөх ярианда нэг үн дурдлаа штэ. Нөө сэтүүдээ үнэлсэн. Тэгэхээр яг 12,000 сетэнд жишээ нь юу байгаа вэ? Талаар энэ хоёр бэлгийг харуулад ярьж болох уу? Яг зөв. Энэс харуулж тий. Надад бол энэ саван салфетик ингээл нэг шүршигчтэйг аваа явж байхад байнгын цүнхэнд байж ах хэвээр юм. Одоо манай нэг санагдлаа. Энэ хайрцагтай багц байгаа. Энэ хөө хайрцагтай багц маань болохоор 12,500-аас эхэлж байгаа. Энэ болохоор шүршдэг арц тэгээд гангтай салфетик гэдэг энэ хоёр төрлийн бүтээгдэхүүн орсон байгаа. Маш хөөрхөн байлаа. Одоо энэ дэлгэцнээр ерөнхийдөө 4 төрлийн зураг явж байгаа тий. За энэ даавуудтай. Энэ бол одоо маш одоо Монголын уламжлалыг сар шинийн баярт тохирсон бэлгийн багц шиг бас харагдаж байна. Тийм, ерөнхийдөө даавуудтан дээр бид бүхэн одоо сабаглаа бодол дээр ч гэсэн ерөнхийдөө Монгол ахуй тий өв соёлыг аль одоо шингээж өгөхийг хичээдэг. Яагаад бол бид хэдий үйлдвэрлэл эрхэлж байгаа ч гэсэн тухайн одоо Монголынхаа өв соёлыг шинэ үедээ тий шинэ ирээдүйдээ ерөнхийдөө өглөөлөхийг, уламжлахыг хичээдэг. Сурталчлан таниулахыг хичээдэг. Нэрэл бид Монгол гэж цээжээ дэлддэг боловч та Монгол өв уламжлал, соёлоо бас төдийлөн өдөр тутамдаа бас шингээж хэрэглэхгүй байна. Байнга л одоо нөгөө мянга хэлжээж, сануулж ээж бас хүний оюун ухаан тархинд бас уусаж шингэж үлддэгэ. Тэгэхээр хүүхэд багчуудаа ч гэсэн яг энэ гарын бэлгийг өгөх юм бол ядчил энэ уутыг бол хаяхгүй юм байна. Яг зөв тийм ууд зүгээр нэг хялгаар ууттай бэлэг өгч яснаас тий. Яг зөв. Цагаан сар болохоор л нөгөө хятад аймс асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр дотоодынхаа бүтээгдэхүүнийг Монголынхаа үйлдвэрлэлийг та тэр дундаа энэ залуу одоо зохион бүтээгч үйлдвэрлэгчтэйгээ дэмжээсэй гэж хүсэж байна. Тэгээд олон үзэгчд маань бас яг таны одоо хийж бүтээж байгаа ажлыг маш ихээр дэмжих байхаа. Үзэсгэлэн худалдаан дээр болон төв дэлгүүр дээр, нэрийн дэлгүүр дээр зорж очиод үзэх байхаа гэж бодож байна.
За баярлалаа. Манай нэвтрүүлэгт урагдахтаа ер нь та заавал манай үзэгчдэд хандаж хэлмээр байсан зүйл байна уу? За Монгол үйлдвэрлэлээ дэмжицгээ. Тий одоо сүүлийн үед Монгол үйлдвэрүүд хүртэл одоо би энийг маш гоёор дэмждэг болсон. Бид нар дотооддоо биш дотооддоо бид нар импортоо өрсөлдөхөд чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэцгээе. Гадагшаага илүү нийтээрээ хамтраад гадны зах зээлд ерөнхийдөө өрсөлдөе гэдэг ерөнхийдөө сүүлийн үед тийм шинэ гоё уран доор том зорилгын доор явж ах шиг байна. Тий. За цааш тий алсын харааг асууж болох уу? Баярлалаа. Айгуу гоё сэдв байна. Асуулт байна. Саяхан 2024 оны 11 сард бид бүхэн Герман улсын Берлин хотод олон улсын үзэсгэлэнтанд оролцож ирсэн. Тухайн үед манай бүтээгдэхүүний одоо олон улсын зах зээлд, Европын зах зээлд ерөнхийдөө хэрхэн хүлээж авах вэ гэдэг ерөнхийдөө судалгаа хийж ирсэн. Маш гоё таатаагаар хүлээж авсан. Тэгээд удахгүй бид бүхэн бас бүтээгдэхүүний гадны улс орнууд руу бүртгүүлэх ажлуудыг эхлүүлэх те илүү дахиад бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх нийтийн зах зээл мас руу гарах гэх мэтчлэн ерөнхийдөө ажлууд яригадад явж байгаа. Маш том зорилгыг тавьж байгаа юм байна. Амжилтыг хүсье. Баярлалаа. За мэдээж та үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд ажилтан одоо боловсон хүчин мэргэжилтэн чухал байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн тухайд одоо нөөцтэй гаргаж байгаа гэсэн ажилтнуудынхаа тухай бас хичнээн оронтойтой үйл ажиллагаагаа явуулж байгаа байна. Манайх одоогоор нэг 10-аас 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тийм. Ямар мундаг юм бэ? Залуу хүн гэхэд олон хүнийг бас ажлын байраар хангаж тэр олон хүний 13 хүний ард бас хичнээн хүн байх уу гэдэг энэ олон хүмүүсийг бас урамшуулж амьдралыг тэтгэж ажил мэргэжилтэй болгож яваа бас танаар бахархаж шүү. Баярлалаа. За тэгээд бэлгийн багцуудыг бас үзэсгэлэн соёолч төвийн тийм ээ? Тийм соёолч төвийн 5 давхурт. 5 давхурт. 5 давхурт Монголиа мэд нөгөөх нь болохоор их найд төвийн 5 давхурт. Амар байна үзэсгэлэн. Эдгээр үзэсгэлэнгүүдээс үзэгч та бүхэн үзэж сонирхох боломжтой. За мөн дэлгэцэн давар байршиж байгаа утас руу холбогдож, за мөн Facebook пэйж хуудас болон Instagram хаяг руу холбогдож үзэгч та бүхэн Копидара брендийг одоо илүү одоо мэдээлэл аван өргөн хүртээмжтэйгээр мэдэх боломжтой юм аа. Тэгээд нэвтрүүлгийн туршид хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн зочноор Копидара брендийн үүсгэн байгуулагч Цэнгэлмаа урагдан оролцож за брендийн бүтээгдэхүүнийхээ талаар үзэгч та бүхэнд мэдээллийг хүргэлээ. За мөн арц гангатай одоо эдгээр бүтээгдэхүүнүүдийг та үзэгч та авч хэрэглэснээрээ үндэсний үйлдвэрлэлээ хэмжээд зогсохгүй одоо залуучуудынхаа цаашид ажиллах боломж тийм ээ эрч хүчийг илүү одоо дэмжиж өгөх боломжтой юм аа. Ингээд нэвтрүүлгийн туршид хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.